Даатгалын санг хөнгөрөнгөжүүлэх замаар иргэдийг орон сууцчуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр засгийн газар ажиллаж эхэлсэн. Ингийн тулд орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгож, тэтгэврийн даатгалын тогтолцоог шинжлэх шаардлага бийг шийдлийн цагаар ярилцлаа. Ерөнхий сайд сайхан бэлэг ажлын явцтай өнөөдөр танилцаж, цаашид ямар арга хэмжээ авч шийдвэр гаргах талаар холбогдох салбарын сайд нартай уулзсан юм. Засгийн газрын бондын их усрээр тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлнэ. Ингэхдээ Монгол банкны эзэмшиж байгаа ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг тэтгэврийн даатгалын сангийн активт хөрвүүлэх замаар орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох нь. Ингэж тэтгэврийн даатгалын тогтолцоог шинжлэх зорилттойн ажиллаж байгааг ерөнхий сайд уулзалтынханд онцолжээ. Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны бүртгэгдсэн үлдэгдэл дүнг тодорхой үе шаттайгаар мөнгөжүүлнэ. Үүний дүнд иргэдийг орон сууцчлуулах хөтөлбөрийн санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бүрдүүлж, за нөгөө талаасаа нэрийн дансны үлдэгдэл дүнг мөнгөжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг Хүн ам хөгжлийн нийгмийн хамгааллын сайд Эрдэнэ хэллээ. Ингээд бондоо би гаргаад үнцээсээ гаргаад за Монгол банкныхаа энэ юм шилжүүлж аваад чинь ер нь явандаа яг энэ тэтгэврийн сан дээр байгаа иргэн болгоныхоо нэрийн дансыг яг мөнгөжүүлэх, иргэн өөрөө мэдчихэд хиттэй болж идэг гэдэг юм яг хизээ хийж болох уу тэрийг. Ер нь бид нар энэ эхлээд энэ одоо процесс эхлүүлээд тодорхой үе шаттайгаар энэ одоо Монгол банкн дээр байгаа эзэмшиж байгаа ипотекийн зээл баталгаажсан үнцаасыг тэтгэврийн даатгалын санд шилжүүлж аваад яг энэ одоо эхний одоо баталгаажсан орчсны дараа бид нар нэрийн даасан дээр хуваарлалт буюу бичлэлтийн ажлуудыг энэ намар эхлүүлэх гэж байна. Намар эхлэв. Тэгэхээр тэрийг бас хийхэд нэлээд бэлтгэл ажил судалгаа хэрэгтэй. Тэгээ энэ чиглэлээр техникийн ажлуудаа хангаж хагаад энэ ондоо багтаад энэ ажлыг эхлүүлчихье гэсэн ийм одоо зорилготой. Одоогоор ипотекийн зээлд 80 мянган айлуурх хамрагдаад байна. Зээлийн үндсэн төлөлт гэж жилдээ 480 тэрбум төвлөрдөг байна. За засгийн газраас шийдэхээр зорж байгаа энэ ажил хэрэгжихэд ямар нэгэн мөнгөний хөдөлгөөн хийгдэхгүйг Эрдэнэ сайд онцлсан юм а. Орон сууцны 8% зээл үргэлжилнэ. За ингэхдээ зарим өөрчлөлт хийгдэх нь зээлийн урьдчилгаа төлбөр болох 30%, засгийн газрын зүгээс эргэж төлөгдөх нөхцөлтөөр дэмжлэг үзүүлж баталгаа гаргана гэлээ. Эрдэнэ сайд тэтгэврийнхаа өөрийнхөө даатгалынхаа санг, тэтгэврийнхаа сангийн янзлаад хөрөнгө оруулалтын урт хугацааны бага хүүтэй ийм хөрөнгийг бол тань дээр одоо шинэ менежментээр авчид ирлээ. Тэгэхэд манай 8% зээл одоо энэ жилээс ахуулаад ямар бодлогоор ер нь цаашдаа үргэлжлэх энэ зүйлийг яам баримталж чинь тэн дээр та бодлогын зарчмуудыг хэлээч. Нэгдүгээрт мэдээж 8% зээл маань үргэлжлэнэ гэдэг нь өөрөө маш их чухал асуудал тийм. Хэвээрээ явахдаа мэдээж хэрэг бас энд юу гэдэг эдийн засгийн амаргүй нөхцөл байдал бид нар явуулж байгаа учраас урд явуулж яснаас зарим бас өөрчлөлтийг бас оруулах хэрэгтэй. Тэрэн дээр юу ярьж ийн гэхээр иргэдийнхаа яг бодит хэрэгцээ шаардлагыг бид нар харгалзаж үзээд 30% урьдчилгаа төлбөр дээр засгийн зүгээс тодорхой бас дэмжлэг үзүүлээд баталгаа гаргаад энэ дээр 20%-ийн 20% нь баталгаа гаргаж өгье гэдэг энэ асуудлыг бас яриад явж байгаа. Энэний ач холбогдол нь юу гэхээр энэ бол эргээд буцаага төлөгдөх. Зөвхөн гэхдээ иргэддээ бол цаг хугацааны хувьд боломж олгож өгч байгаа. Энэ жил 20% дээр нь дэмжлэг үзүүлээд хэдийн эрийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Тийм. Бидний тооцоолж байгаа бид нар хэрүүл тоог бас тооцоолж бодоод явж байгаа нэг 80 тэрбум хавцаа бид нар тэрэг болох болоо гэж бодож байгаа. Тэгээ энийг гаргаа явахад бол энэ одоо зээлийн тогтолцоо маань нэгдүгээрт үргэлжлээд явах, хоёрдугаарт бодиттойгоор иргэдэд хүрэх бас үе талгаа. Хоёрдугаар нь 30% дээр урьдчилгаан дээр дэмжлэг үзүүлээ. Гуравдугаар зарчим юу? Гуравдугаар зарчим энэ дээр бид нар юу ярьж байгаа. Энэ 8%-ийнхаа зээлийг ярихдаа нөгөө 80 м² гээд бас яриад байгаа. Энэ босгоо бид нар бас өөрчлөх тал дээр ярьж байгаа. Ер нь өсгөе гэсэн. Тий, дээшээ өсгөе гэж ер нь нээлттэй болгоё. Ялангуяа маяар хязгаарлахгүй гэсэн. Тий, маяар хязгаарлахгүй гэдэг юм дээр ярьж байгаа. Энэ дээр гэхдээ ганц хоёр бас наривчилсан санаануудыг барилгын салбараас оруулж ирж байгаа. Энийг ярьж үзсэн. Автобус дээшээ болоход бол 8% хүү болж жоохон хөдлөх баг тийм үү? Өсөж хөдлөх. Яг одоо энэ дээрээ бид нар зөв зохицуулалтаа хийж өгөх хэрэгтэй. 8%-аараа тодорхой тоонд хүртэл бас явж болно. Тэрнээс бүр хамаагүй хязгааргүй байхгүй. Энэ дээр одоо үнийн асуудал ч ямар үнэтэй барилгууд байх уу, шинэ барилга байх уу гэдэг олон бас. Одоо өнөөдрийн хүртэл 80 мянган айл өрх бол хамрагдсан гэсэн тооцоо байна шүү дээ. Одоо шинэ тогтолцоогоор бид нэг явахад өшөө нэмж хэдэн өрх ипотекийн зээл хамрагдах болцоо байх вэ?
Ер нь одоо энэ жил нийт ингээд барилгын нийлэлт бол нэг 30 мянга руу орох байхаа. Бид нар энээс бараг нэг 15-20 мянга руу энийг хүрэх хэмжил гэсэн бодол эргэлзэл байж байгаа. Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны үлдэгдэл дүнг мөнгөжүүлэх, ажлын бэлтгэлийг шуурхай хангаж, за нийгмийн даатгалын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, засгийн газрын хуралдаанд оруулж хилцүүлэх үргийг ерөнхий сайд сайхан бэлэг уулзалтанд оролцсон сайд нарт өгсөн юм а. Иргэдийн ирээдүйдээ хэрэглэхээр төлсөн мөнгө нь өнөөдөр дуусч байна. Ирээдүйд өнөөдрөөс илүү олон тэтгэврийн насныхантай болно. Гэтэл төр засаг тэтгэврийг улсын төсвөөс нэмэх гэж зөрүүг арилгах гэсээр 25 жил болж байна. Чанарын үр дүн гарсангүй. Ёроолт нонгорхоор шуудаа мөнгө өсгөх нь битгий хэл хадгалж чаддгүй энэ тогтолцоог цэгцэлж байж асуудлыг шийднэ гэж ерөнхий сайд сайхан бэлэг мөн хэлж байсан юм а. Тиймээс асуудлыг хурааж хойшлуулалгүйгээр ирээдүгөө харж өнөөдөр шийдэх хэрэгтэй гэдгийг залтанд онцлог.